засгийн газар албан ёсны сайдаас гишүүнээс асуух. Энэ яамнаас өөрөөр хэлбэл одоо яамны сайд нь алга байна. Шууд одоо дараагийн алхам хөгжлийн банк руу өгсөн удирдамж гэдэг юм уу? Яамнаас цаашгаа явсан ийм зүйл бас байна уу? Таны энэ өгсөн үйл даалгавар чинь араас. Одоо хэдүүлээ процедур ингээд хөөж харах гэдэг шүү дээ. Ийм зүйл бий юу? Ер нь Батэрдэн гишүүн таач бас сайд байсан хэдүүлээ нэг юм ойлголцох хэрэгтэй. Энэ иргэд байтугай бид нар энэ сууж байгаа хүмүүс ч ойлгохгүй шүү дээ. Засгийн газрын тогтоол яаж гаргадаг вүлээ? Засгийн газрын энэ төмөргийн үйлдвэрийг дэмжих тухай гэдэг тогтоолыг бол тэр нөгөө бондын зөвлөл дээр хэд удаа хэлэлцээд тэрийг дэмжсэн зөвлөмж гаргасны дараагаар засгийн газрын тогтоол гардаг. Тогтоол яаж засгийн газар руу орж ирдэг вэ гэхээр эдгээр хүмүүс ингэж ойлгоод байгаа. Баталсуугаа даалгасуугаа зөвшөөрсөг гэхээр тэгээд доотлолт нь алтгыг ботоёг гэчих та эднэрт даалгавар өгсөн биз дээ. Ер нь бол засгийн газрын тогтоол бол хариуцсан сайд нь асуудлаа судлаад энэ засгийн газрын тогтоолыг би ийм хэлбэрээр оруулж байна. Энийг нь баталж өгөөд, энийг нь даалгаж өгөөд, энийг нь зөвшөөрчвөл энэ яг манай салбарын хувьд окей юм а гэж. Ингэж дандаа салбарын сайд нар оруулдаг. Энд Монгол Улсын ерөнхий сайд үг үсгийн шинжтэй юм уу? Түрүү чи миний хэлээд байдаг 50 сая хүртэн шүү. Ийм л юм ярьдаг болохоос биш. Алтан үе гэдэг хүн даалгаад байгаа юм байхгүй. Манай хариу та одоо Батэрдэн сайд бол зам дээврийн сайд байсан. Одоо тэр хөвсгөл хүртэлх замыг барих ажлыг Батэрдэн сайд даалгасгаа гэдэг тогтоол өөрөө санаачилдаг. Энэ оруулсан холбоотой түрүүн бичлэг аудио бичлэг сонсгосныг та бүхэн мэдж байгаа. Тэн дээр бол Бэрэн групптэй холбоотой танилцуулгыг уулуурхай сайд алсан улсын хурлын гишүүн Д. Ган хоёрыг танилцуулж байгааг та бүхэн сонссон бах. За энэ хүн гэрчээр ирээгүй баг.